Их хурлын гишүүн Б Уянга дээрэгдэлгээ хосбын нараас 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын хурд өргөн мэдүүлсэн шинжилгээ ухааны технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлцэх асуудлыг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улсын хурлын чуулганы нэгдсэн хурлаанаар хэлцээд анхны хэлцүүлэгт бэлтгүүлэхээр хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орон шилжүүлсэн. Хуулийн төслүүдийг хэлцүүлэгт бэлтгэх байнгын орооны санал дүгнэлтийн төсөл бэлтгэх үүрэг бүхий ажлын эсхийг миний бие ахалж гишүүд Улсын хурлын гишүүн А. Арвин Заяа, Ц. Баатархүү, Д. Бум Учир, Ж. Гал Бадрах, Д. Ганма, О. Саран Шулуун, С. Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй ажиллаа. Ажлын хэсэг 4 удаа хуралдсан бөгөөд 2026 оны 4-р сарын 14-ний өдрийн хуралдаанаар дараах зарчмын саналыг ажлын хэсгийн гишүүдийн олох дэмжсэн тул Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 9 заасны дагуу та бүхэн танилцуулж байна. Үүнд 1. Үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн сан шинжилгээ ухааны технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцсан ажиллуулахаар 2. Эрдэмчлэгээ судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэгч нь уг ажлыг дууснаас хойш 90 хоногийн дотор үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн санд хөрвүүлж ил тод байлгахаар 3. Хууль хоорондын зөрчилтэй болон агуулгын хувьд авчсан зарим заалтыг тухайлбал төслийн 23-ийн 5 дахь хэсэг нь 19/1 дүгээр зөвлөлтийн агуулгын хувьд авчсныг хасгаар мөн хамт өргөн мэдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худлан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага эрдэмчлэгээ судалгааны ажил хийж гүйцэтгэхэд дээрх хууль бүхэлдээ үүсгэх хүссэн агуулга нь мөн төсөл заасан төрийн өмчит эрдэмчлэгээний байгууллагад тендерийн болон гүйцэтгэлийн баталгааны зүйл хамаарахгүй хүссэн агуулгатай зөрчилтэй байсныг зөрчлийг арилгаж 3-8 дахь заалтыг хасгаар 4. Хуулийг дагаж мөрдөх хугацааг эрдийн журмаар хэрэгжихээр зэрэг саналыг гаргасан боллоо. Шинжилгээ ухааны технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хэлтсэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.